За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхүйн судалгааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Монголын зохиолч дэвлийн нэрэмж шагналт зохиолч Балжинемийн бүрүүдэрч хөрөлцөн ирж оролцож байна. За бидний урлагийг хүлээн авч хөрөлцөн ирсэн танд талархал төвшүүлье. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн гол сэдэв бол одоо та бидний хүн болгон мэддэг шүтэн биширдэг сод яруу найрагч соён гэгэрүүлэгч Мишгийн Зэдэндоржийн тухай байх болно. Зэдэндорж яруу найрагчийн уран бүтээлийн судалгаа, намтар судалгаа харьцангуй нэлээд өндөр түвшинд хийгдэж байгаа боловч ялангуяа намтар талаас нь тодруулах зүйлүүд нэлээд харагдаж байдаг юм аа. Тэгээ энэ бүхнийг ярих хамгийн ойрын их сурвалж бол мэдээж төрсөн ахан дүүс нь илүү одоо сайн мэднэ гэдэг нь одоо тодорхой юм. Тийм учраас бүрүүдэрж байгаа урьж оролцуулж байна. За бүрүүдэрж маань бол Мишгийн Зэдэндоржийн төрсөн дүү зохиолч уран бүтээлийн одоо үргэлжлүүлэн хийж яваа гайхамшигтай эмэгтэй байгаа юм аа. Тэгээд намтар судалтай холбоотой нэг их чухал том ном хөшөөг бүрүүдэрч маань босгосон тэр бол бэлгүүн хөгсөлөх гэдэг энэ ном байгаа юм аа. Энэ ном бол Зэдэндорж яруу найрагчийн амьдрал уран бүтээлийг уран сайхны аргаар намтарчилж бичсэн ийм ном. За энэ ном бол мэдээж Зэдэндоржийн судлалд их чухал судалгаан болсон ном байх юм. Тийм учраас энэ номыг одоо бичих болсон шалтгаан тэр эссе арман гэдэг энэ хэлбэрийг сонгож авсан байгаа. Энэ тухай өөрөө чинь танилцуулж ярихыг хүсэж байна. За баярлалаа. Тэр эссе арманы тухай төдөөг анхудаа бид нарт нэг залуу зохиолчдод нэг хэлсэн шүү дээ. Чи байсан уу юу? Одоо эссе арман бичээрээ та нар гэж. Эссе гэдэг нь юу гэхээр тодорхой бодит юмыг уран сайхны аргаар бичгийг хэлж байгаа гэдгийг төдөөг хэлж ирсэн. Тэгээ бид нар эссе арман гэдгийн тухай ойлгочод байж лаа. Тэгээд Зэдэндорж ах энэ бэлгүүн хөсөлт гэдэг арманыг яагаад бичих болсон гэхээр одоо бид нар шар мяга гэдэг нөгөө мягмар сүрэн байна шүү дээ. Ламжин мягмар сүрэн ахын шавь. Тэгээ нэг өдөр 40 мянгад таахтан Зэдэндорж ах дээр мягмар сүрэн ирсэн байж хатан би таарсан. Тэгсэн чинь ах ингэж хэлэхгүй юу. Намааг бол зохиолж олно гэж мэдээгүй. Тийм учраас юу ч мэдээгүй учраас мягмар сүрэнд ингэж хэлсэн. Францын алдар зохиолч Бүүнний охин нь аавыгаа бурхан болсон миний аав гэсэн мой отец гэсэн ном бичсэн. Чи намайг миний тухай бичээрэй мяга гэж. Тэгтэн би чагнаа зогсож ирсэн. Тэгээ хожим нь болохтой зэрэг би өөрөө арман бичээд нэлийн дуршлагцсан хойно. Тэгээ би ахын тухай би бичэндээ гэд бурхан болсон хойно бодож яахгүй юу? Бичин мяга бичгээс өмнө бичнэ гэж бодсон. Тэгсэн чинь юу за ер нь жоохон арман бичээд нэлийн дуршлагтай болъё гэд нэлийн хүлээлттэйгээр ах 82 онд бурхан болсон байхад би бэлгүүн хөслийн 2006 онд бичсэн. Тэгээ тэрний өмнө бол нөгөө могоо болт арманаа нөгөө Даянч Яслан арман гаргаад нэлийн туршлагатай болцсон байсан. Тэгсэн чинь нэг өдөр хиний манай говьлтын нөгөө хин багш маань Дагдан Базар багш маань удирдаг Амгаахын дээд сургуулийн тоцгойлын тэнхмийнхэн гэж байсан. Юу бүлэгмийнхэн гэж. Тэдний цэр Жаргал сайхан гэдэг хүн тэгээд манай Дагдан Базар багш дээрэс нь ахын нөгөө шав ланаа сүрэн чи мэдэн штэ. Цэргийн хүн байсан. Тэр энтер нийлж агаад нэг 20 түүний одоо дурсамжтай ахын тухай. Тэгээд тэр нь бол өгүүлэгдэж алдчих тавилан гэсэн нэг юм хөөрхөн жижигэн саарл ном надад өглөө. Тэгээд тэрнийг уншичаад би өөрийнхөө мэддэг юмыг тэдэнд тэр 20 түүний дурсамжтайгаар ер нь бэлгүүн хөсөлт бичиж зориглол. Тэгэл ер нь ахын тухай судалгаанууд туушаа ах Зэдэндорж ахын тухай Мишгийн Зэдэндорж гэсэн нэлийн хөөрхөн зузаавтар ном гаргасан. Тэнд ахын тухай нэлийн тодорхой гэхдээ намтарчилсан нийтлэл маягийн юм бичсэн байсан. Тэгээ бүгдийг нь уншиж байгаа л тэгэл ахын бүх зохиолуудыг би мэдх юм чинь бүх амьдралын мэдх юм чинь шууд эхэлсэн.
Тэгээ 6 сар ерөөсөн нам энэ бэлгүүн салхи дээр 6 он суугаад 7 он тэвэлдэг гэсэн. 6 сар суугаад тэр үчлүүгэн дээр би ахтайгаа би 6 сар хүүрнэлээ. Таны сэтгэл дотор орж 6 сар байлаа гэдэг гоё үгээ бичиж юу яасан бэлээ. Гаргасан. Тэгээд энэ бичих шалтгаан нь өдлөөл тэгж эхэлсэн. Тэгээд би сүүлд нь бодсон хожим хойно одоо ингээд би энэ чинь 6 онд бичээд 2 дахь хэвлээд байж. Эхлээд ахыхаа зурагтай хөрөгтэй нэг энэ гоё нөгөө нэг инээмсэглсэн. Энийг манай говьтойхоо ёжтой инээмсэглсэн зураг тий. Тэгээд наад энэ зурагт би их дуртай. Тий наад зурагч одоо ер нь алдартай зураг шүү дээ. Тэгээ энэ зураг хэн авсан ер нь? Гомбожоо авсан. Нөгөө утгацгоолсон нэ. Ахад бүх зургийг гомбожоо хаадаг байсан. Тэгээд би нөгөө наадхыг чи нөгөө ахын 90 жилээр нөгөө чигтэйхэн томоор бүр хананд нь. Тэгээ бүх юм дээр наад зурагчдаа говьтад гардаг болсон. Их улсууд айгүй өөрхий яг ёжтой харж бидний ёжлоод байна гэдэг. Тэгээд бэлгүү салхи бичих шалтгаан болсон. Ер нь тэр ахын загчээсэн үгийг би бодож явсан, өөрөө дуршлагдсан. Одоо би яг бичих боллоо гэж бодсон. 2006 онд бичихтэй 2007 онд хэвлэгдсэн тэр нь энэ байна тийм ээ? Тийм. Энэ чинь 500% хэвлэгдсэн байна. Тийм энийг ахиад 500%. Тэгээд дорхоноо дууссан шүү дээ энэ чинь. Дорхоноо дуусаад одоо над ганц л байна лээ. Сая би номоос авч наадгаж олж. Тэгээд 2016 онд дахиж гаргасан. Одоо энэ дуусч байгаа хаад. Гэхдээ ер нь бас их үргэлжилж чинь дуусч байгаа тийм. Тэгээ энэ бүхэн бол яг өөрөө чинь битсэн арга барил сонирхолтой тадаасаа гэхээсээ илүүтэй энэ Арманид гол баатруулсан Мишгэн Зэдэн дорж гэдэг дээр ирхэн одоо хүртэл ард түмний чэйжин тархинд нь байгаа учраас өгүүлэгдэн санагдж байгаа учраас илүү сурах хийж магадгүй юм да тийм ээ. 40 жил болж миний ах бурхан болоод 40 жил болж нөөдөр ард түмэн 42 дахь жилдээ явж. Ерөөсөө ахыг мартаагүй ахын тухай үргэлжил ярьсан, өөрсөн шүлэг дуудлын мэдсэн, орчуулгыг авсан ийм олон юунууд явж байна л да. Би 82 онд ах бурхан болоод 89 онд бүх шүлгийн юу хуушаа ах хоёр эмэгтгсэн. Тэнд нөгөө хаалттай байсан гэрээс хаалттай байсан болно болохгүйг нь хөтлө оруулаад зүүд. Тэгээд тэр том зузаан номыг 89 онд хэвлсэн. Тэгээд бурхан буудаан хөгсөлөх гэж нэр өгсөн агчин бурхан буудаа. Одоо та чи нэг нутгийнх. Бурхан буудаа уулын 10 үрт нь төдөөг ах хоёр мэдлсэн байгаа. Их сонирхолтой шүү. Ах үрт нь төдөөг ард нь мэдлсэн. Тэгээд бурхан буудаа уулын хөгсөлөх гэдэг нь хөх гэдэг нь ямар учиртай гэхээр ахын амьдрал юусэн нэг тийм ширүүн урсгалтай тийм гэгээлэг зинхэр өнгөтэй салхи шиг л гиддэг бодол над төрөөд бурхан буудаан хөгсөлөх гэж нэр өгөөд энд нь болохтой зэрэг бас бэлгүүн хөгсөл. Бэлгүүн гэдэг чинь оюун ухаан нь ямар одоо өргөн цар хүрээтэй байсан бэ гэдэг утга чинь бэлгүүндээ ороод тэгээ салхи шиг хийсэд өнгөрсөн гэдэг утгаар хөгсөл. Нутгийн уул ус өөрийнхөө тэнд төрсэн алдартай хүмүүсийн хайлга юмар бол олон нийтэд танигддаг тийм их байна шүү дээ. Тийм. Тэгэхээр яг бурхан буудаа уулын энэ хүмүүсийн их мэддэг болсон зүйл бол энэ Зэдэн дорж байгаатай холбоотой учраас. Зэдэн дорж ярихад бурхан буудаа ус шацар ингээд яригддаг. Ахтай холбоотой. Тэр дөр ах бурхан буудаа уулын тухай өчнөө шүлэг бичсэн зураг шиг юм хийжсэн ерөөсөө. Тэгээд одоо би тэнд нь очиж үзэх гайхалтай гоё уул байна лээ. Тэгээд нэг сайхан мэдээ болвол саяхан шиг одоо энэ бурхан буудаа бол төрийн тахилгатай боллоо шүү. Тэгээд чи ямар гайхамшигтай. Тэгээ би бол бодсон ингээд бурхан буудаа бол ингээд явж байгаад одоо төрийн тахилгатай шүтэн болоод бүр төр өөрөө хүлээж зөвшөөрөөд зарлаг юм гаргаад ингээд баталгаажуулж шүү дээ. Энүүний хамт бас энэ Мишгэн Зэдэн дорж гэдэг энэ хүний уран бүтээл бас цугл явж энэ даа гэж. Цуг явж байгаа нь яаж мэдсэн гэхээр энэ сая 90 жилийн ой боллоо шүү даах юм. Тэгээд 90 жилийн ойг бол Говьтай аймгийн Халиун суманд очиж тэмдэг Халиун сумын соёлын төгөөрөө ахын нэрмж толголоо. Тэгээд би тэнд чинь одоо бас энэ зураг хөрөг тэгээд тэр ахын музей энтрийг орчуулахдаас тодорхой хэмжээгээр айгүй гоё юмнууд бэлдэж очсон. Дор хаяж ах чинь 30 хэдэн ном бичсэн юм байна. Надад байхгүй зарим нь юусоо. Тэгээд тэр номын сангаас очиж нөгөө зургийг аваад тэгээ бүр томор метраар хевлээд нөгөө музейх нь хананд тавьсан 30 хэдэн ном. Орчуулсан ном 18-ээс өөрийнх нь зохиолтойгоо нийлээд 36 байна л.
бас нөхсөр байгаа юм шиг. Нөхсөр. Тэгээд тэгвэл тэрийг нэг дор харах боломж одоо байгаа. Нэг дор юусоо нэг том нэг юунд метртэй том юун дээр хевлээд тэгээд хананд нь мөзөө ханд татсан. Тэгээд тэр бурхан буудаа уулыг шүлтэн биширж байгаагийн учир нь яасан гэхээр ахын бурхан буудаа уулын тэр хавчиг үтг газар төрсэн байгаа. Хавчиг үтг гэдэг газрын улт зэрэг одоо бүр ингээд ахын буурыг ингээд бүр амар гой цэвэрлсэн. Одоо миний зурган дээр байгаа зураг. Тэгээ хажууд нь хадан дээр нь 20 дугаар зууны агуу яруу найрагч орчуулах соён гэрүүд мишгийн зэдэнд орж жин төрсөн буур гэж бичсэн. Тэгээд хүмүүс хажуу хадан дээр нь хадаг мадаг нөгөө бэлгээд тавьдаг. Тэгээд хамгийн гоё сэтгэд хөдлөсөн юм нь манжин. Үчин ахын буурын дээр хүн буулгахгүй ийм олон жил манаачтай байж. Тэгээд өмнө намайг 90 хэд онд алцахгүй нэг дуудаад бид нарыг очисон өвлийн хүүтэнд чинь 2 сарын 20 хэдэн байсан. Тийм хүүтэнд бид нар цацран голыг чинь үзээ тэр уул руу чинь навираад тэр бууцсан дээр нь очиж исэн. А сая бол тэгээд бүр тордоод бүр шал өөр болгоод манаачтай. Би 20 жил манжин гэдэг нэг 60 гаруй насны эмэгтэй. Ямар их сэтгэл хөдлсөн би бүр хайр үрээд тэр ихчтэй танилцаад бэлэг өгөөд үнсээд тэгсэн. Тэгээд манай чинь бид нарыг нөгөө юу 40 гарыг зохиолж очлоо нөгөө бууцсан дээр нь. Тэгсэн чинь манай ч их чинь хонь төхөрцөн бид нарт чинь зүгээр аюу гой хоол хийж өгөөд нөгөө юуг ин манай халуун сумын засаг дарга мянган баяр ган хүлэг энтэрсэн зүгээр нөгөө уудаг хүртэг юм нүрт аваалцсан. Тэгээ нөгөө ахын бүрэн дээр бүгдөө нөгөө чинь тудгаад өргөх нь өргөөд жигтэйхэн одоо бүр хөдөө тийм бол. Тэгэхээр чин ахын буурийг бурхан буудаа уулын тэр цуганд байж байгаа ахын буурийг тэгж гоё янзлана гэдэг чинь говьтайхан ерөөсөө яаж шүтэж байна вэ? Ямар нэг зарлаг тушаал гаргаад албадаж харуулж байгаа биш өөрийнхөө сэтгэлээсээ хүний итгэл бишрэл үнцэн тэнд харагдаж шнэ. Тэгээд би нулимс гараад уйлал буурын дээр нь тэгээд буурын дээр нээж ах хоёрын буурын дээр өрөх юм өргөөл. Уултайхан гэлтгүй Монгол туурхнууд бишрэл дэнд орж уран бүтээлийг бол үнэхээр маш сайхан үлээж авдаг. Бишрийн шүтлэг л дээ. Гэтэ тэр дундаа мэдээж төрсэн газар нутаг нь илүү байлгүй яг үү. Манай говьтайхан бол жил болгон аль нэг сум дээр бишрийн зэдэнд орж нэрмжэд яруу найраг наадам хийдэг. 36 дахь жилдээ хийж. Тэгээд тэр ямар одоо олон баруун аймагуудын зохиолчд ирдэг гэж байна. Хотоос заримдаа очдог. Тэгээд одоо бүтэн 36 дахь жилдээ одоо энэ жил хийж байгаа. Тэгтэн энэ үнийг байна. Би нэг хүнд их баярлж явдгийг. Тэр саяхан Хөдмөрийн Баатар ган төмөр юу ажуудын гавьяат ажилладаг. А ямар уяач үлээ нөгөө морины одоо манлай уяач. Тэгээд өнгөрсөн 2 сарын өмнө удаа 1 сарын өмнө Хөдмөрийн Баатар боллоо шүү дээ. Тэгээд эхлээд ган төмөр гоё байжсэн юм лээ. Шууд ивент итгэжсэн юм лээ. Их олон жил. Тэр гоё баярыг. Тэгээд дараагаар нь тэр энтүүм гэсэн зочдууд л байж байгаа уултаа дэх сайхан зочдууд л байна. Тэрнийг дүү Мягмар Даш гэдэг хүнийг хариуцуулсан. Тэгээ одоо чи би цэдэнд орж яруу найрыг чи хариуцсан шүү гэж. Тэгээ ерөнхийд нь хариуцчих зохион байгуулж дор хajил зохиолчдыг зочдуулдаа буулгаад тэр бүх үйл ажиллагааг нь явуулаад тий. А шагнадын нутагт зэрэг одоо янз бүрийн улсууд өөрийнхөө сэтгэлээр өгч байна бас. Саяхан одоо хамгийн сүүлд намаа очсон байх үеийн яруу найргийн баярын шагналын Заяаватар гэж халууны дарга их олон жил хийсэн гин. Сүүлийн үед хөөрхөн шүлэг мүлэг ном бичээд байгаа. Заяаватар их зүтгэдэг юм аа гэх юм байна. Заяаватар одоо сүүлийн 2 жил ивент тэтгэлгээ би бас тэрэнд нь оролцлоо. Тийм сайхан юмнуудыг Говьтай аймаг хийж гин. Тэгэд халуун сум чинь эхлээд Наран өндөр гэдэг сум байсан юм билээ шүү дээ. Танаас яаж сум билээ? Манайх төгрөг сум тий. Ойрхон холов. Яг зэрэгэлдээ сум байхгүй юу? Тийм үү. Тэгээ Наран өндөр сум байж байгаа Наран сум болж байгаад дараа нь халуун сум болоод. Тэгээд тэр таашраад задарсан байхгүй юу? Тэгээ халуун сум чинь лодоо хуугаа онцгой хөгжсөн. Тий. Одоо тэгээд халуун сум нэг гоё юм би нэрээ хэлье мартах гэж байна. Хамгийн гол нь Говьтай аймгийн 6 алдартнуудыг том хөшөө босголоо. А тэр хөшөө өштэй 4 м 70 см. 6 алдартан. Одоо жишээлбэл миний ах зохиолчдоос. Тэгээд лодоо хуугаа. Одоо Жаданба генерал гэж байна шүү дээ. Тэгээ морд уяач шингэлээд тийм нийлээ яг 6 хүн. Тэгээд
Би тэр ахын юуг энэ хонхорт хийлэгдсэн ганц өмнө гэдэг хүн чи хэлсэн шүү дээ бас. Бүгдийг хариуцсан. Тэгээ би намайг очиж ахынхаа нүүр царай ямар болж гин үү сэтгэлдээ хэлэх юм а хэлээрээ би хонхорт байхад нэлийн хэд удаа очсон. За. Тим гоё юм босгоно гэдэг чи одоо тэгэл бодоход юу н барил дуусчихгүй. Миний ахыг говьлтай Монголын ард өнөөдөр хүртэл дахин шүтэж штэ тий. Яг би одоо төрсөн дүүн байгаа учраас би бас зэдэндарч ахтаас холбогдож байсан ганц нэг зүйлийг бас хэлмээр санагдчихлаа л да. Тэр 90-ад он гараад арсан уусгал болоод бүх юм өөр боллоо л да. Тэгээ тэр үед нь эренчний чойн юмд төрийн шагнал нэхэн олгосон юм. Тэгсэн. Тэгээ дараа жил нь яг зэдэндарч ахыг дэвшүүлээд би Улаанбаатар сайн эргэлж байсан. Улаанбаатар санд цуврал нийтлэл гаргаад нэлээд хүмүүс бужигнаал болмоор маягтай явж байтал тэр үед сайдны зөвлөлийн орлого даргуугаар төрийн шагнал эргэлж хорооны дарга Зард хаан нөгөө төрийн шагнал олох журамд нь өөрчлөлт оруулаад нөхөн олохгүй гэсэн юм оруулчихгүй. Чи тэр үед хөөцөлж ирсэн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээ тэр тийм заалд ороод ирсэн учраас хасагчтэй. Тэгээ би дотроо бодож байлаагүй энэ амьд байх тааваагүй шагнал алсарсан хонооч бас л ирдэггүй юм байлгүй. Ер нь энэ бол зэдэндарч гэдэг хүний хувьд бол шагнал бол өөрөө уран бүтээл юм байна. Тийм уран бүтээл. Гэж ингэж л бодож өнгөрчүүлээ. Тэгээд нэг ч ярихаа байжлаа гэсэн чинь бас нэг юм хэлэхэд тэр төрийн ордон нэг юу болорсон болсон юм аа. За. Тэр төрийн ордон болорсон болоход би уран хаагад Цэдэндаржийн нэрмжлээд өргөмжил өгөөд яг тэр өгсөн. Өгчээсэн тий. Тэгэхэд бас уранхаа ах чинь нөгөө болорсомд ороод байдаг. Ерөөсөө байр эзэлдэггүй байхгүй. Уранхайн уншиж байгаа шүлэг болоод тэр чинь болорсомын шүлгүүд биш байхгүй. Ухаарлын шүлгүүд учраас хөнгөлөж авах хэцүү шүү дээ. Тэгээд Цэдэндарж яруу найрагчийг хүн болгон одоо дурсан санж тэр хүний бүтээлээр оюуны цэнгэлээ эдэлж яруу найраг сонирхож ингэдэг нь бол өөр хэвшил болчихлоо л доо. Тэгээд Цэдэндарж сан гэж анх байгуулж байсан. Яг санаачлах нь үндэ миний санаачлах байсан. Тэгээд сан байгуулах хурал дээр одоо та нар маань ирээд Төдөөгаа хамгийн гол нь ирж байсан. Тэгээ бомбрыг үүсгэхэд төвлөд ингээд ажиллаж байсан. Тэгээ тэрүүний буйнаар яг 50 дугаар сургуулийг Цэдэндаржийн нэрэмжт болгосон. За энэ бол гайхамшигтай зүйл байсан. Яагаад гэвэл засгийн газрын чуу хүчгээс өөр ингэртэй зүүх ямар ч шагналгүй тийм хүнийг нийслэлийн одоо ерөнхий боловсролын том сургуулийг нэрэмжт болгоно гэдэг бол үнэхээр нарчлалын үед л хийх ёстой тийм л үйл байсан. Энд бол манай одоо нутгийн хэлий да говьлтан манай бэлэгт дарга чухал үүрэг гүйцэтгэж байсныг бас тэмдэглэж хэлмээр байгаа юм. Тэгээд түүнээс гадна Цэдэндаржийн дууны уралдаан зарлаад тэгэд бол 30 гаруй дуу ирж байсыг олон дуутай болоо. Тэгээд энэ дуурийн театр дээр шалгаж ирсэн дуунуудаар тоглолт хийгээд тэгж байлаа. Тэгээ ингээд яг тал талаасаа энэ хүнийг одоо дурсан санаж уран бүтээлийн улам цааш нь мөнгөжүүлэх энэ үйл явц угаасаа нөрнөж байгаамаа. Тэрүүний нэг том судалгахдсан болоо би дахиад хэлэхэд энэ бэлгүүн хөгсөлөг гэдэг энэ эссе армаа бичсэн энэ бол их том зүйл шүү. Цэдэндаржийн намтар судлалын түүхэнд одоо энэ ном бас тэмдэглэгдэх ёстой. Энэ ном бол эргээд одоо судлагдсан болоод энэ номноос олон намтралтай холбоотой, уран бүтээлтэй холбоотой олон зүйлийг хүмүүс иш татж авах хэмжээнд татсан байна. Тэгээ энэ дотроо би юу энэ өөрөө бол их тийм сайн бодож хийсэн юм шиг байна. Эссе роман байгаа учраас зарим нэгэн намтрын эдрээтэй зүйлүүдийг уран сайхны аргаар төсөөлж, уран сайхны аргаар нээх ийм боломж яг гараад ирж байгаа байхгүй юу. За энэ талаасаа бол би юу асуумаар байна вэ гэхээр ээжийн тухай асуумаар байна. Тэгээ намжин жоо гайг одоо бас нэг үеийнх нь болохоор нанжаа гэж дууддаг, нанжин гэж дууддаг.
зарим юмдаар улаастайх нь Янжин гэж дууд байсан. Тэгээ жинхэнэ нэр нь бол Нанжин жав тийм ээ. Нанжин жав юм. Тэгээ ээжийнхээ тухай жоохон дурсаж яриач. Тэгэхээр Цэдэн Дурж ах бол юу яасан миний ээж өстэй Цэл залуу хүн Говьлтай аймагт Цацрангол яг тэр газараа л нутгалж явах үедээ нөгөө аав нь нас орсон чи мэдгийч. Ээж нь Пагам гэж ээж манай ээж. Тэгэд мишгах ээж ингээд дөрүүлээ. Аав нас орсон ээжтэйгээ Пагам ээжтэйгээ манай ээж мишгах бол тэр Османы баруун язгаарлуу дайнд явцсан байсан. Бенли зэрэгт. Тэгээ байхгүй байсан. Тэгээд манай эмээ бол нэлээ олон хүүхд гаргасан юм их бурхны оронд явцсан юм бэнлээ. Тэгээд нэг ганц охин нь хажууд нь. Тэгээд юу Пагам эмээ тэр хоёроо байжсэн чинь нэг удаа багийн дарга ирээд ээжийг хот руу явуулсан байгаа. Юу эмэгтэйчүүдийн хуралд оруулна гэдэг. Тэгээ бас нэг үзэсгэлэнтэй цэвэрхэн тийм хүн байсан юм шиг байгаа ээж. Тэгээд хотод анх удаа залуу хүн байхдаа орж ир тэр юуг үзээд их хурал мурлыг үзээд эмэгтэйчүүдийн хурал мурл зуугаад хот оронтой танилцаад бүүн баярл харьсан юм байна. Тэгээ байжсэн чинь гів мэдхэн юу яасан. Бас л нөгөө багийн дарга нь за та хоёр одоо энэ манай энэ хойдол тэр юу газар нэг хідэн гадаадын хүн ирчихсэн. Юу яаж байгаа? Цагаан дэрсний аманд. Цагаан дэрсний аманд гадаадын улсууд ирсэн бэлчээр энэ ургамал судлах гэж байгаа. Тэгэхээр махан бүтээгдэхүүнийг би өөр айл даалгачлаа. Цагаан эдийг та нар зүүн шүү. Танах зүүн шүү. Одоо Нанжин зүүн залуу хүн гэсэн байна л. Тэгээд ээж өдөр бүхэнд нөгөө тараг сүү өрөм бяцлаг юу ийдیں۔ Тийм юм мордож очил тэр улсууд дөгдөв ээжлтэй миний ээж. Тэгээд хэл мэдэхгүй ч гэсэн тэд нартай танилцаал мороо давхиж очиод одоо тэгэл даргийнхаа үүргийг гүйцэтгэж тэр хүн чинь. Энэ хавьдаа одоо хамгийн болохоор залуу хүн чийл яв гэж хэлээл явуулсан. Тэгээд ээж тэдэд нэлээ их юм зөөж явж байгаа тэр Паки гэдэг ээж Паки гэдэг байсан байна лээ. Нэрийг чийж чадахгүй шүү дээ өдөөний хүн. Тэгээ нэг арай бүгдөө очихт нь бөөн баяр мориноос нь буухт нь юм аваад л морийг хөтлөөд л уяад л гадаадынхан ч бас монголоор сайн уу мэн үү өглөөний минь тэнтэж ярьдаг болсон байж шүү дээ монголоор тэнд ирчээ тэрийг чийжилсэн. Тэгтээ юугаар ярьж чадахгүй цааш нь дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Тэгээд Паки гэдэг арай жоохон залуухан нэг өндөр царайлаг дүү хүн байсан гэж би сонссон нутгийнхнаас нь. Тэгсэн чинь тэр одоо ээж морийг дээр бас заримдаа сундалж морийг унж морь унцурыг гээд ээж морийг унаад ингэдэг байсан. Тэгсэн чинь бас нэг сануусргүй болсон байсан. Тэрийг ярихгүй та тий. Юу ээж нэг өдөр өөрийнхөө ээж нөгөө 10 том баартай монгол ярих байна шүү дээ хөдөө. Тэрнээс нэг педант хийгээд тэдэрт үгийгээд аваад очижээ. Тэгээ нөгөөдөл чи монгол ярих ууж үзээд уугаад халамтсан байна. Тэгээд тиймэрхүү маягаар ер нь жоохон дотсожсэн чинь тэгээ нэг өдөр халамтсан өдрөө тэр Пакийн цундлаад л тавьсан болтой юм байна л. Тэгээл одоо тэрний цаадгыг би мэдэхгүй шүү дээ. Тэгээд дараагаар нь гинтхэн энэ хүүхэд жирэмсэн болчих гидсэн томроод байна. Хордлого болоод байна гэд ээж нь мэдээ. Гүн ч одоо ямар сонин манайхаа бууж морцсон харахгүй байхгүй. Тэгээ одоо энэ нэг найз байсан залуу цэрэгт явцсан хүн нөхөртөө суугаагүй хүнтэй бас нэгэн тийм иржүү хүн байсан манай ээж ихтэй хүн шиг тийм давлуунд. Тэгээ энэ хүүхэд юу болчихоо гэдгсэн. Тэгээ дараагаар нь удалгүй Цэдэн Дурж мэдлэлтэй. Тэгсэн чинь нэг цав цагаан царайтай цэнхэр нүдтэй нэг хөөрхөн хүү гарсан гэж. Гарангуутаа годроотлоо шээж исэн гэд өхөрдөж байгаа юм бол та. Тэгэл одоо цэнхэр нүдтэй хүүхэд гарчихлаа. Тэгэхээр нутгийн дээр ойр хавийнх нь лус савдгийн хүүхэд юм уу энэ янжин жуу яагаад ингэж жирэмсэн болоод хүүхэд гаргачдیں۔ Ир хүн орж гараагүй байхад чинь дээрээс нь тэгээд яхаараа нүдэн цэнхэр байдیں۔ Гэл асуудал үүсдэг юм байна л да. Тэглээ чи хүнд хүн илүү төгшин сайхан хүүгээ өсгөнө гэд манай Пагам нэмээ ээж хоёр сайхан өсгөөл. Тэгээд хөөхөн том болол нэг сэргэлэн хүүхдээсэн гэж байгаа. Нэг паацгантлаа яваад нэг хоёроо өнгөрөөд байжсэн чи мишгах хилд ороод байжсэн чи мишгах юу дайнаас үрээд ирэхгүй юу.
Тэгсэн чинь ах руу паацханд гүйж очиод ааваа гэж тэрэ товсон гэж. Чин эмээ ээжээ гэдэг байсан хүн чинь аав гэж бодохгүй мишгах. Тэгээд тэрэ даваад үнсэл тэгэл мишгах чинь хайрлал мишгийн зэвхүү шүү дээ. Манай мишг чинь манай ээжийн төрсөн дүү байхгүй юу. Тэгээд хүүхдээ өсгөө сайхан байжсэн чинь 4 ой өнгөрөөд байжсэн ээжэд нэг хоолойны бахуу гэдэг өвчин байсан юм байна. Одоо өнөөдрийнх бол ангийн байлгүй дээ. Тэгээ бахуу туслаа гэхээр хоолтойд захын ой чинь нэг төвтэй байдаг шүү дээ. Засаг хаан аймаг гээд улаастай имлэгэн төвлөрдөг юм байна. Тэгээ хөөрхийн амтнд хаа байсан тэндээс яаж говьлтай аймагт юу яаж одоо тэгж юунд очсон мэдэхгүй улаастад очсон байна. Хоолойгоо эмнүүлэх гэдэг. Тэгээ хоолойгоо эмнүүлээд байж юу нутаг уцхаал унаа хаагаад явжсэн чинь сайхан өндөр залуу ирээд бас анхаарал тавиад эргүүлээд танилцаад тэгээ танд лайлдаа авчиад юу дээлийн торг морг аваад манай энэ миний танилцсан энэ хүүхэнд охинд дээлийн хийж өгöd байж байгаараа би хэд хоногийн дараа ирж аавна гэх. Тэгээж явахдаа тэгээд нутагтаа нэг хөөрхөн хүүхэд үлдээсэн өөрөө өвчтэй нэг сайхан залуу танилцгаараа залуу хүүхэн тэгэл тэр хүнийг дагаад богдон голоор яваад өгсөн юм байна. Нутгаар унаа олох гэж явжсэн хүн шүү дээ. Тэгээ богдон голд очиод нэг 2 жил болсон юм байна лээ. Хамгийн том хүн гараад 2 настай гизэнд дараагийн охин нь олдчиход байж итэл дон руу гөрөж хүн байсан юм лээ. Нас орсон байгаа. Хөдөө хээр явж байгаад. Тэгэл яг нутгийнх нь одоо нөгөө лус авдаг нэг инээтрийн мэрэл нөгөө анчин хүн юм чинь. Би бодохдоо одоогийн бодлоо тусмас харсан баг л та. Зүрхэн зогссон баг тий. Тэгээд ээж үн чи 2 хүүхэдтэй үлдээд нутг руугаа явдаг аргагүй болоод. Нөгөө 2 нэл хүүхэд чинь тийж штэ. Мал хүүгээ тэр айлаас нэг юм аваагүй. Тэгээд аймгийн түр орж ирээд нэг 5 хантаа гэр босгоод 2 хүүхдэд тийжхийн тулд хөдөлмөрлөж гисэн байгаа юм чинь. Тэгээд дундуур нь гинтхэн одоо юу ээжийнх нь би муудаа гэсэн мэдээ ирээд. Тэгээд нэг 2 хүүхдээ нэг 2 нэлх жоохон хүүхдэд таньдаг юу их сайн айлд орчоод гуйлтаа явсан байгаа. Тэгээ очисон чинь ээж нь би эвтэрт орсон. Өнөө маргааш болт. Тэгээд хэд хоног сагчаагаад ээж нь бурхан болоод тэгээд нэг хэд хоног 40 хоногийн өнгөртөл нь тэнд байх үед л та хүүтэйгээ эрхлүүлээл. Тэсэнд орж хаанхудаага ээжтэй тэрврүүлээл, үнсүүлээл, эрхлээл. Мишгах өсөж байгаа. Пагн юм 2 өсөжсэн. Бөөн баяр болсон гэж ярьдгийн. Тэгээд чинь сургуульд арай ороогүй байсан юм шиг байна. Тэгээд уйлж дуулаад ээж тэгэл одоо мишгах болохтой зүг за та одоо тэр улаас цаасаа хүрээд. Энд ээж мал зөндөө үлдсэн. Хоёулаа маллаад хүүхдүүдэд хамтраад төсгөө гэдгсэн байгаа. Тэгээд ээж нутг руугаа очсноо мишгахад хүүхдэд загсан байгаа. Миний хүүхд чи сайн хүн болгож хүмүүжүүлж өсгөөрэй. Тэгэхээр сургуульд орсон байсан юм байна л ах. Тэнд орж. Тэгтэл ээжтэй аюу хэрхэлжсэн гэсэн тэрврүүлээл, үнсүүлээл, тоглоол. Тэгээд эрдэм номтой сайн хүн болгосон чи хариуцсан дээр нөгөө наран мандал сургуулийн баг сургуульд орсон байсан юм л. Тэгээд наран мандал дээр ах чинь юу яасан юм бэ нөгөө хошоотой холбооны няруу гинүү, ягтлаг гинүү. Тим ажил хийж исэн юм байна лээ тэр үед. Тэгэхээр чи бол сайхан ажилтай, сайхан амьдралтай. Тэгээд хүүгийн минь сайн өсгөөрэй гэд уйлж дуулаад араас нь дагаж ах уйлаад үлдсэн гэж ярьдیں۔ Тэгэл ээж маань улаас очиод нөгөө 2 боцсон байгаа хүүгээ аммаар байдаг. Тэгтэл чинь одоо энэ 2 хүүхдийг тэжээх гэж би энэ хүүтэн хангаа нутаг айгүй хүүтэн. Ганцаараа. Тэгэд би мишг дээр байснаас илүү дор амьдрал өгнө. Тэгэхээр мишг бол сайхан боловсралтай болгож царай зүс бүх юмнуудаа хариуцаад чинь бас өөр хүүхд юм чинь. Зинхэрнүүдтэй шаардлагатай нэг хөөрхөн хүү юм чинь. Мишг дээр байсан дээр гэж ээж уйлм дуулан бодсон юм байна л. Тэгэл ирэл хүүхдүүдээ өсгөөд хүүгээ аваагүй. Тэгээд нэг 7 дугаар ангид байхтнуудаа бараг Улаанбаатар явахын өмнө ээж бас очижээ. Тэгээд алагсаагаа ярьдаг. Тэдэнд орж ерөөсөө ээжигээ дагаад уйлал араас нь гүүгээл гэсэн. Тэгэл ээж нь ирж уулзж байж байгаа л яваад өгсөн гэдэг.
Тэгээд мишгийн зээ хүү гэж өссөн. Мишгийн зээ хүү гэж заримдаа нөгөө шүлэг ичдэг байхдаа мишгийн зэдэнд орж ирдэг хичээл мишгийн зээ хүү гэж ичдэг байгаагүй юу? Нөгөө утасгай сонир маань дээ тий. Тэгээд миний ах дүүгээ их сайхан өсөхийн тулд эхнэр аваагүй. Хойд ихэн гар харуулахгүй. Насан турш ганцаараа амьдэрсэн шүү дээ. Мундаг байгаа үз. Тэгээд ах ямар санд сайхан ахынхаа нэрийг саран дээр бичих санаа байна. Наг захынхаа нэрийг наран дээр зийлэх бодол байна. Нартад юу яасан амьдралаа дэх сайхан жаргах хүсэл байна гэсэн гой шүлэг биччихсэн шүү дээ. Тэгээд мишхах зориулсан их олон шүлэг байна. Наг захынхаа зориулсан. Ээжтэй зориулсан гой шүлэгнүүд. Тэгээд миний ах чинь 7 дугаар анги төгсөл Улаанбаатар руу явсан байна. Мишхах чинь явахт нь нэг өөр манай мишхах чинь тийм намхан нуруутай богинохон гартай бор хүн байсан. Гэхдээ их том хүмүүсгнүүдтэй. Тийм царай уул гоё тийм хүн байсан. Тэгээд явахт нь 9 хүсэл нь 9 цагаан буйнаар бүтгүүлтэй миний хүү гэж үнсээд гой хуцалж чадсангүй ээж нь байсан бол гоё л устгах байсан багтаа би юу орос шинэл нүрүүлсэн гэж байгаа. Орос бахиад өмсүүлсэн гэж байгаа. Тэгээд суулгаа явуулсан гэж ярьдгийг. 100 бүхэн ээж дээр очдөг байсан. Цэдэн дурж 100 бүхэн ээж дээр очдөг байсан. Намайг нэг 4 5 тагт очиод дээш нь өргөөл хүзүүн дээрээ мордуулж ирхлүүлээл дараа нь 1-р ангид байхад очиод манай ичээг аваад явсан. Би чинь төө хойно гарсан отхон охин шүү дээ тэр хоёр ахаасаа бүр хойно гарсан. Тэгээ ичээг аваад багшийн сургуульд оруулсан. Дараа нь намайг 5-р ангид байхад нөгөө уруугаа ургасан модыг чинь анх удаа уншлаад гişэн сандрын. Анх ирээд л шагаагаад натаа уулзаад хүүхдүүд юун орс хүн бүрүүдэрчтэй уулзж яана гэж бөө юм болол. Тэгээд миний ах чинь намайг ах чинь юу дараагаар нь тэгээд би 16 тагт ах дээр ирсэн Улаанбаатар. Тэгэл Улаанбаатарт ирээд байж очиад тэр би одоо яриа ихтэх гэдэг нөгөө л одоо Монголын нэр зохиолч чинь 40 мянгад зүгээр хүрээлээстэй. Чимэдуга, Яваа болонгоо, Гайдууга, Даштоорууга одоо нэг хөгжмийн зохиолч Жэ Бадраагаа юу дууч бишээ зохиолж орчуулагч. Тэгэл гончуу сумлууга мөрд орж байгааг л манай гэрээр чи зүгээр бужигна штэ. Тэгэл нөгөө гоё юм ах чи өөсөө номын сангаас салахгүй. Номын сан 800 гаруй номтой дээр үеийн Германы мебель гэсэн. Нэг том хоёр шкаф дүүрэн. За тэгээд тэр номтойгоо нөхрөл өдөр шөнөгүй номтой нөхрөлдөг. Ерөөсөө оюутан байхын номтой нөхрөлдөг байсан юм л. Дандаа орос ном аавна. Багшийн сургууль төгсөд говьтой 2 жил болсон штэ. Тэгсэн чинь нэг орос охин хүүхэн орслын багшаар очсон байна дунд сургуульд нь. Нэг эмэгтэй мал эмчээр очсон байна. Тэгээ нөгөө орос хэлний гасангой шүү дээ. Ах хоёр чинь орос хэл сурахын тулд тэр хоёр хүүхэнтэй найзлаад мишхахаар дугуй ахуулаад дугуй унаад сундал дахиад тэр орос хэлийг чинь сурахаар хичээсэн гэж байгаа. Төрснөөс хойш шууд л нэг өөрмөц ертөнцийг үүсгэж байсан л да тэнд дорж байгаа мэдээж одоо хэл үлдсэн тэрнүүд мань шалгаа өөр хүн гараад ирж байна шүү дээ. Тэр өөр яг онцлог байсан байх. Тэгээ ерөн дөр наран өндөр сумын баг сургууль чинь өөрөө их сонин сургууль. Тэр сургууль чинь Төдөөга, Алексайга, Галсангой. Алексайга. Тэгээ бүгд тэр сургуулиар нь дамжсан байна шүү дээ. Тэгэхээр чинь дунд сургуулиас эхлээд энэ оюуны том ертөнцид орсон тийм алцтай хүн байгаад байгаа байхгүй тийм ээ. Тэгээ би шахч юм гэдэг байсан мэд. Цэдэн дор загчинд гой зураг зурдаг байсан бил. Тэгээ сургуулийн зургийн уралдаанд оруулахтын зэрэг нь гадаадын бүр пүүшхнийг зурж ирсэн гэж байгаа юм чинь. Тэгээ авчираад гэртээ тавьсан чинь энтэй чинь чи өөрөө адилах юм биш үү гэд мишах. Тэгээд дээрэс нь хичээлдийг сайн тооны хичээлдийг сайн бүх хичээлдээ сайн хүүхдүүд дандаа асууд хичээлийг хийдэг. Ялангуяа аймгийн төв дээр дунд сургууль сурж байхдаа бол ах ерөөсөө шууд одоо бүх бараг багш шиг л байсан гэж ярьсан. 49 оны намар тэр Улаанбаатарын багшийн сургууль ирж штэ. 49 оны намар ирчгээд 49 оны намар сургуульд ирсэн тийм. 2 жилийн курс байсан юм а да. Тий. Тэгээд төгсөөд очиж 2 жил очоод Улаанбаатар руу ерөөсөө энэ ном зохиолынхын төлөө анхны шүлгээ бичсэн байлаа оюутан багтаа. Тэгээд тэр нь пионер үнэн сайн твлэгдсэн байгаа. Игнэж байна, дээшилж байна. Их орон инх тайван гэж нэг гой шүлэг гэдэг тиймэрхүү жижигхэн. Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа юу байхгүй юу? Улаанбаатарын багшийн сургуульд 2 жил сурдаг нь бол бас их сонио хөөцөө байхгүй. Тэр үеийн Улаанбаатарын багшийн сургууль чинь бараг дээд сургуулийн хэмжээний тийм их нөлөөтэй соёлын их боловсролын их том төв байсан ба шүү дээ. Тэнд бол бас нэлээд задарсан юм шиг байгаа юм. Тин чи одоо Цэгмэдуга хуушаан ах хин Даштоорууга
одоо төдүүгай бүгдөө сурж ирсэн мэт сингээгой. Тэгээд гайтуугай. Тэгээд тэд чинь бөөнөр нэг ангих байсан би. Тэгээд тэр метрушка гэдэг нэг жүжиг тавих болоод ах тэр гол оройд нь тоглосон юм л. Тэгсэн чинь нөгөө үзэгчд үгүй монголоор яриад идэг. Тэгсэн мөртлөө орос хүн байгаа юм гэж байна. Ахыг нөгөө баг сургууль дахт нь хүүхдүүд орос гэж дооглоод тахтан зэрэг нэг юм суур авцсан байгаа нөгөө хүүхд оруулгадаг бэлтцсэн өөрөө. Тэргээр хүүхдүүдийг бочлоо н оруулгаж тэгээ сүүлдээ нөгөөдөл нахаа цаагаад хэлгээ байлцсан гэж их өөрөө. Тэгээд би юу бодоод байна л да. Тэр нөгөө олж авсан боловсрол өөрийн итгэл үнэмшил юунаас бий болсон юм бэ гэдгийг л бодоод байна л да. Тэгэхээр наран өндөр сургуулийн бага сургууль, багшийн сургуулийн тэгээ гоолд явсан шүү дээ. Багшийн сургуулийн дэргэд байна. Уран зохиолын дугуйл юм байсан. Данзан гэдэг хүн хөтэлдэг байсан мэт нөгөө чиний яриад идэг данзангой. Тэгээ энэ уран зохиолын дугуйлан байна. Тэр үед бидний үеч гэсэн ялгаа байхгүй. Их том сургалт байсан байхгүй юу? Яг одоо уран зохиолын чиглэлээр мэрэгдсэн хүүхдүүд тийш орж, сонирхсан хүүхдүүд орж ирдэг. Тэгэхээр тэр данзан тэрийг өдөрлөж байсан юм байна уран зохиолын дугуйлан гэдэг тийм гэж хэлээ. 61 онд Горки их сургууль руу чамаа сурахаар явууллаа гэд удуулга хэлсэн байна. Тэгээ яваад очисон чинь Горки сургууль нэр нь байхгүй. Тэгэхэд нэг өдөр тэр үед хуушаах байж тээ юу хуушаах тэр хоёр ч одоо хар багасаа нөхрөлж байгаа хуушаах чинь нэгтээд юу гадаад харилцааны сургууль зөвлөлтөд төгсөөд хурцирж юунд задуучуудын байгууллагад ажиллаж байгаа буцаад тийшээ явсан юм байна. Элчингийн нарийн бичгээр. Элчин намсаад дож гэж хүн байсан байна. Тэгсэн чинь нэг өдөр ураагаад ороод ирсэн гэн хуушаах тэр гиснэ яаваа чи сургуульд очиж бүртгүүлүү гэдгсэн чинь миний нэр алга гэд. За тэгвэл би ярьж чамайг оруулна гэд. Тэгээ намсаад орж ид хүнтэйсэн чи Горки утгацгуулийн оронтой Монголоос ирэх оронтой гүйцсэн байна. Ломнов их сургуульд оруулъя гэж. Хэл утгацгуулаа ингэ. Тэгсэн чи ах ураагаад би Ломновд орохгүй Сингээ агшихаа сэтгэлийг юу даалгаврыг биелүүл намайг Горки сураарай гэсэн гээд. Тэгээд байхаар нь ахаад намсаад орж байгаа ярьж хөөцөлж байгаад Горкид оруулсан юм бэл. Ах чинь 53 онд анхныхан орчуулгыг хийж ирсэн юм лээ. Тэр Хишан Чандрын урууга ургасан мод гэж номыг тэгээд шүлэгнүүдийг Молокийн шүлэгнүүдийг Пушкиний шүлэгнүүдийг тэгээд Лев Толстойг уншаад Назим Хикмэтийг уншаал. Ер нь одоо ахын бичсэн орчуулсан юм бол одоо сүүлд нь усууд ярьж байгаа юу дэлхийн хэмжээний том зохиолуудыг орчуулж Монголд яасан гэдэг. Асуулын амзааттай Москвад сурж байхдаа найз байсан юм байна шүү дээ. 1969 онд Монголын зохиолч Дэвлийн тэгш дүүрэн болоод түүн зориулаад үзэсгэлэн гаргасан. Тэр үзэсгэлэн бол Чэдэн бол дарга тэргүүтээ намдрын удирдагч үзэж явсан юм байна л да. Тэгээ тэр үед бол тэдэн дарж байгаа очоод яасан чинь Монголын зохиолчдын нэрсийг одоо яг сайхан томоор ингээд бичсэн мөртлөө тэдэн дарж байгаа нэр байхгүй байсан гэж байгаа юм. Тэгээ тэн дээр нь бол нэлээд амгш юу яа нэлээд одоо тургуун хүссэн юм шиг байгаа юм л да. Тэгээд удал даргалуу өөрийнхөө эвлэлийн баталгааг шийдэхээ гараа явуулсан гэж. Тэр нь бол түүнээс хойш тэдэн дарж байгааг хавчих хавчлага бол нэлээд ихсэн гэж ингэж ярих юм билээ. Тэр яг чухам юу болсон юм? Харин тэр чинь бол гарцаа байхгүй тэгэж хараад юу ах нь маш их дэлгөөхэн, намуухан бүх найз нөхдөд төшөг тулгуур болдог их тийм гоё хүн шүү дээ чимээгүй. Тэгээд хаяа нэг уун л гэж дуурдаг. Уун гэхдээ зэрэг ямар сантай чимэд байгаа хуушаа хахаас үгүй энэ юм хийх толгоор уун гэдэг юм. Ална ядна гэж байгаа юм уу, аварна гэж байгаа юм уу? Юу энэс өөрөө хэлэхгүй юм гэж хүмүүсийн яриаг сонсоод уун л гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр тэгсэн мөртлөө үе үеийнхэн бас нэг тийм нэг огцом одоо өөрийнхөө дургуйцлыг илэрхийлж чаддаг хүн байсан. Тэр чинь одоо хит хитэн гой сонирхолтой юмнууд байдгийг. Тэгээд Цэдэн бол дарга маргыг ирсэн байхад чинь үнэхээр шийдэж байгаараа явж байгаа. Нэг өндөр орос залуу харагдаж байгаа ч яриасан. Тэр дарга нар ч гэсэн зочирсон. Тэгээ удуулгаа бол одоо их дургуйцсан байгаа юм хэлээгээд. Тэгээ дараагаар нь гадаа дотоодд явах зохиолчдын юм ч оролцуулахгүй. Ер нь тэгээ 60
5 оноос эхлээд ахын нөгөө нутгийн чулууны өмнө амьдын жаргалгаараа амьдын жаргалын одоо Хасбаатар руугаа тэр төмөр гэж хүн гачин их муулж одоо тэр чинь нөгөө цоошин сэтгэлгээгээр одоо Европын цагаан одоо шүлгийн хэлбэрийг тэр юу амьдын жаргал руугаа оруулсан. Одоо ер нь тэр Шимагаач хилжлээсэн, Эцгосгой хилжсэн Европын цагаан шүдэг мөртлөө цаанаас сэтгэлгээний ариун нандин бүхнийг бий болгосон чөдөө сэтгэлгээний. Бэлэг сайхан пост эдэр нь юу нэг пост юу нэг ийш нь оруулж ирсэн чөлтөн бол. Тийм чөлтөнд тийм чөлөө сэтгэлгээний шүлэг бичснээс нь болоод одоо тэр хүлээж авч чадахгүй. Ямар сандаа 20 жилийн өмнөхийг хардаг байсан гэдэг дуугаа цэн тогшин тэр хэлдэг штеп. Одоо бүх зохиол нь 20 жилийн болоогүй 20 жилийн юмыг төрүүлж одоо бичиж байна гэж. Тэгээ арга хэмжээ авагдаад одоо тэр болно болохгүй юмнаас бол нэг том арга хэмжээ гэрээсэл одоо нөгөө зүүд тийч одоо маш их чанартай яг амьдралын үнэхээр бодит амьд хүнд ийм л юм бий болгодог гэдгийг илэрхийлсэн шүлгүүд нам төрийг магтаагүй ард түмнийг магтаагүй тэгтэл цаа сэтгэлээр гүн ухааны байхгүй байсан л дээ. Тэгээд арга хэмжээ авчихсан чи удуулга тэрнээс хойш улам их арга хэмжээ авал ингээд ахыг нэлээд ганцаардуулж сонин монингоор тэр үтэл гэрээс шүлгээс болоод уйлаад юу ээж ирж урдан сөхөрч ийсэн. Чи нам амьдах тийм гэрээсэл гэдэг шүлэг зүүд гэдэг шүлэг яхаараа бичээд арга хэмжээ авахулж байгаа ингээд ээж манад ирсэн байсан. Тэгээд тэгж зовж ийсэн. Тэгсэн чи гівэнтхэн ах чинь ингээд нөгөө 40 мянгатад 60 онд байртай болсон байсан шүү дээ. Нөгөө зохиолч шавж яадаг нөгөө гай газар чинь одоо тэр 40 мянгатын чи өчнөн ламсарангайх, тарвайгайх, чимэлдгайх, явуулгайх бүгд 40 мянгат байсан шүү дээ. Зохиолч дүгжсэн юм лээ. Нөгөө тэгээд ах чинь сэтгүүлч гэдгээрээ явж ирсэн шүү дээ. Насаараа сэтгүүлч хийсэн чи мэдэн тэ. Тэгээд юу яасан 40 мянгатынхан байрыг үндэст маягчд өгчөөд тэр данзан багшин ч очсон билээ. Данзан багшинд очсон мэлээ чиний ярьжсэн. Тэгээд тэр 50 мянгатад байсан нэг. Тэгээ очиод нэг шатар тоглоод хөгшөрсөн данзан багш. Үргэлж Орос Монгол дээр юм бичиж ном орчуулж яадаг ах хоёр таарахад их хүнд байсан гэж байгаа юм. Тэгээ одоо таарад байж байгаа сая их үү? Тэгээд тэдний тэгтэл ястаа сайхан багшийнхаа буянгаар бат тэр сайхан байсан юмаа хийж ин бодоод байжсэн чинь нэг өдөр удуул дараа дууссан байгаа. 73 он юм шиг байгаа. 72 он. 77 он байхгүй. Үгүй 77 биш. Тэр чинь 77 оноос өмнө тэр охин төрсөн шүү дээ. Нөгөө 75 онд охин төрсөн юм. Нөгөө тавжиг чинь 73 он юм шиг байгаа. Тэгээд орсон чинь яах чагаан болоо гэд орсон чинь төлхөр өгсөн байна. Зохиолчдын хорооны хөрөнгөөр чамд 2 өрөө байр авлаа. Чамайг байргүй болчоод зүдэрч явна гэд дууллаа. Тэр их уран бүтээл хийж орчуулга хийдэг хүн байр сууцгүй тахгүй ээж болохгүй номын сангаа хүртэл юу яагаад ашиглаж чадахгүй байгаа гэж дууллаа гэж байна. Нүдэндээ ч итгээгүй гэж ах ярьдیں۔ Баярлаа. Тэгээд толгойд 2 өрөө байр авч үзсэн. Тэндээ бол амьдралаа дуустал байсан. Үнэхээр гоё байсан. Бөнөө том номын сангаа авчид байрлуулсан. Нөгөө том шкафнуудаар тавьсан. Тэгээд номын сангийнхаа үүдэн дээр найз нарын цэдэн доржиг яаж олох вэ гэхээр 2 газраас одно гэдэг байсан. Номын дэлгүүр, эхлүүрээ хайж өгөө номын дэлгүүр, эсвэл нөгөө сахад үсээс суулдаг өсчингийн азар. Тэр хоёроос олно. Тэрсэн тэр зохиолч дэвлийн үзэсгэлэнээр төрүүл явд болсны дараа 1977 оны хавцаа тэр гадаад яхан Монголын тухай, гадаад яхан Монголын уран зохиолын тухай гэдэг ийм ном гаргасан байна. Хоёр том гаргасан шүү дээ. Тэгээд тэрийг удуулгаар аваад орсон удуулгаа тэрийг их сайшаа тэгээд мундаг хүлээж авсан. Тэгээд ухаантай хүн учраас өмнөх зүйлээ залруулад юу гэж хэлсэн бэ гэхээр би ер нь одоо энэ мессен дээр байгаа үед одоо энэ цэдэн дорж дээш нь гарахгүй гэж аман тангараг гэсэн үг шүү. Одоо энэс буцлаа юм хүний бодол богино шүү дээ. Чи бол үнэхээр их оронч үе юм байна. Ийм сайхан ном хийсэн байна гэдэг баттахыг буцааж өгөөд тэгээд тэр толгойн байрыг өгсөн байгаа шүү дээ. Тэр ухаантай хүн бол тэр жил юм залруулж эргэж хандж байдаг юм байна. Ах миний нэг зохиолыг уншиж амжаагүй бурхан болсон. 82 онд чи миний анхны тууж нөгөө зохиолтой хороор батлагдах буу юм болдог штэ. Дараагаар нь галюлетер ордог. Тэгээ номын төлөвөнд орлоо гэдгсэн. Тэгээ би ахтаа хэлж амжаагүй.
уншуулаачгүй цэнд огш чойд сургууль энтрэл авьяастай хүүхдээ сайхан тууж болж хүлээж авлаа энтрэл гэж бичгэнцгээсэн л дээ. Тэгээд дараагаар нь байхтай хэлээгүйс жаах тэдрээс дуулсан байлгүй даштай руугаа дуулсан болов. Миний дөө чи хэрвээ уран бүтээл хийх гэж байгаа бол чи витрийн удам ээжийн тал шүү. Чи витрийн чимэд өвөө бол тухайн үед бичиг соёлтой номтой тэр нутаг орныхоо улсуудын нөгөө заргын бичгүүдийг хийж өгдөг. Одоогор бол нэг хуульч өмгөөлөгч гэсэн. Тийм хүн байсан шүү. Манай ээж бол цэцэн цэлмэг ичгтэйхэн хэл хүүгээ шууд хэлчихдэг. Тийм хүн байсан ер нь бол. Тэгээ энэ удам битэрт би тэгээ ээжтэй их баярлдیں۔ Монголын утга зохиолоор ууган хүү отхон охин хоёроо орууллаа гэж. Тийм буянтай хүн шүү гэж би одоо ээжтэй аягүй баярлж. Тэр үуч бас хэрвээ хүн төвчээргүй тийм юмнууд бас олон болж ирсэн юм шиг байгаа юм. Тэр 65 онд 9 өсөл гэдэг ном хэвлэгдээ дараа 68 онд амьтын жаргал гэдэг ном хэвлэгдээд харьцангуй ойрхон яруу найргийн том төвүүд хэвлэгдээд ирэхээр бас нөгөө тэр үед бичижсэн улсууд ч бас энэ зэн хандлага гаргадаг юм байна л да. Тэгээд нэг удуулгаатай холбоотой тийм зүйл болцсон. Тийм учраас янз янзын говьсон шүүмж янз гарч ирсэн. Хамгийн гол нь зохиолчдын 5 дугаар их хурлын ихтгэлд одоо бас ингээд гажуу ийм шүлэг өчим ярьж ингэж орсон. Тэгээд тэр юмнууд ч одоо гинүүдээр харахад юу ч биш юм шиг мөртлөө тухайн үедээ тухайн нийгэм тийм ээ нэг нам одоо гарсан тийм үед суртлын их босго өндөртэй байсан үед бол айгүй хувь их хүний амьдрал их хүнд тусч байсан. Ахын чинь нөгөө гүн ухааны сэтгэлгээтэй Европын цагаан шүлгийн хэлбэртэй шүлгүүд нь тэгээд тэр элдв босын нам төр инээ тэр ямиг магтан дуулаагүй дандаа тийм байсан шүү дээ. Нутгийн чулууч адилхан амьдын жаргалч адилхан бүх яруу найргууд нь орчуулж байгаа яруу найраг бас адилхан. Одоо эсэний ч юм уу юу хихмэтийн зохиолуудыг ах химонгой их хайрладаг гэсэн шүү дээ. Зургийн бүр одоо зураг нь бол ахын номын сантар зүгээр ингээл химонгойн зурагч бүр томоор. Тэр морин хуурыг шүлгээ болвол тэр мөр дорж байгаа тайлан тоглолтонд ор сууж агаад морин хуурыг битсэн гэж байгаа. Тэр хөгжимчийн эрдэнэ чимэг тоглосон юм байна лээ. Төгөдөр хуурч. Тэгэл гинтхэн морин хуурын санаа орж ирэл шууд тэрнийг битсэн. Тэгээд тэр эсэний зураг, химонгойн зураг, эрдэнэ чимэгийн зурагч ахын номын сантар жигтэйг нь тодор байдаг байлээ шүү дээ. Тэгж тавьдаг байсан чөлөөт сэтгэлгээтэй бүх яруу найраг нь орчуулган дандаа Европын стилээр бясалгалын чинэртэй гүн ухааны урсгалтай болохоор нөгөөдүүл нь таалагдахгүй өөрсдийгөө том гэж бодно. Тэр үед чинь тэдэн дорж гоор тэгж шавнартай шилдэг өөрөө бичдэг ярьдаг байхгүй юу. Ер нь дараа үеийн яруу найраг бол гүн ухааны сэтгэлгээний яруу найраг болын шүү. Сэтгэлгээний уран зохиол дүн дорын шүү гэдэг. Тэгээд нэг манай дашуулбар эдришн тэр нэг сэтгэлгээний яруу найраг гэж яваад байдаг юу ч нэг тэдэнд орж яруу найрагчаас ихтэй тийм зүйлүүд байгаа байхгүй юу? Ахын тусанд орж минь дооё хин дашуулбар хамгийн сүүлийн шавна. Тий. Мягаваж. Тэгээд юу н олон шавьд. Тэгээд зохиолч хүртэл ахыгаар орж өчнөө юм сонсод дуулж явсан тухайгаа ярьдیں۔ 70-аад оныхан ч бас их очдөг байсан юм л. Тий. 60-аад оныхан бол тэтгэдэг үн найз нар нь. 70-аад оныхан бас ахаас их юм сурж исэн юм байна лээ. Тэгээд тэр одоо гомжуугаа бол бүх зургийг юу яаж исэн зурнуудыг авч исэн, үргэлж очиж исэн. Ах ерөөсө хоол хийж чаддгүй хүн биш. Нөгөө мишахад ихлээл хүүхдтэйхээс зүгээр дандаа бэлгийн юм дээр ингээ өсчихсөн. Тэгээд тэр ах ганцаар амьдарч байгаа үед нь Бадраа байхгүй юу хэлдэг байсан. Янцэн Бадраа. Тий. Идэл хоол намхан хүн байсан. Намхан том хүнсгтэй хүн байлгүй. Би бас хүүхдээсэн. Бадруугны аав шүү дээ. Ахад Бадруугны аав байхгүй тий. Тэр чинь 80 гой хоол хийж өгөөд манай төстө үргэлж байж идэг гэсэн. Дараа нь кино бас нэг кино үйлдвэрийн найруулагч гэлөө зурагч гэлөө нэг хүн ирж дандаа хоолыг нээж өгдөг гэсэн. За ингээд яриад явал одоо бидний яриад дууссан. Энэ арманы бүтээн ярих бүр дийлэхгүй. Ялангуяа гэхдээ уран бүтээлийн нэг дэлгэрэнгүй ярьж амжсангүй тэр орчуулгын гайхамшигтай олон зохиолчдын номыг орчуулсан шүү дээ миний ах чад. Би тэрэн дээрээс аягүй бишидгийн ахын орчуулгын ном хамгийн том нь одоо энэ миний текстаа. Тэгээ нөгөө хямунгой зэр зэвсэг нь баяртай.
Тэгээд одоо тэр Бернстийн Бернстийн итгэвчдэг байсан шүү дээ. Уруугаа орсон бодноос л хэлсэн. Некрасов Уутман Бернс за Гамзат Чаход бороо Евтушенкод бол шүүд болдог байсан. Межлатис Евтушенко Гамзат угаад чинь Горкийн сургуульд дотор найзлдаг байсан юм бэл. Сүүл нь очиулж ирсэн. Гамзат угаа чи үргэлж зочдуудад амьдардаг хүн байсан юм л. Сергей Есенийн шүлгүүдийг одоо бид нар Сэрчрөө босдгсон бол гэж шүлэг үчээд Есенийн таагуурын бүх батн надад одоо байгаа. Таагуурыг орчуулдаг байсан. Таагуурыг орчуулагч одоо би нэрэ таагуурыг орчуулгуудын одоо хамгийн сүүл бичсэн нэвлэмээр юм биш үү? Над гар хүчмэлэр байгаа. Тэгээд Химонгой Николай Жилийн эдэртэй бол юу их мундаг орчуулна. Хүүби Николас Жилинийг их шүтдэг хүн байсан. Ер нь тэгэл зөвлөлтийн дэлхийн алдартай зохиолуудыг Монголд бий болгосон Шимаго хэлж байгаа. Европын шүлгийн цагаан шүлгийн стилийг тэдэнд орж бий болгохын хажуугаар дэлхийн хэмжээний хамгийн сонгодог дандаа тийм сэтгэлгээний бясалгалын зохиолуудыг бол орчуулж чадсан гэж. Химонгойг их хүндэлдэг байсан тэгээ нэг юм хэлж тэр одон медалийн тухай нэг яриа үүсчихэлтэй. Ах トゥ усоо нэг шагнал байхгүй шүү дээ. Тэгсэн чинь тэр одон медалаар яах юм бэ? Би тэрийг сонирхгүй зүгээр уран бүтээлэл ард түмэндээ л би өөх юм аа л өгнө гэж ах ярьжсэн юм лээ. Яагаад гэвэл Химонгойны одон медаль шагнуулсан юм л да. Тэгээ сүүлд нь Химонгойгоо чинь бүр ядуураад амьдрал нь доошлоод нөгөөх одонгоо очиж худалдах гээд нэг газар очив юм байна. Тэгсэн чинь таны чинь хайлуулж хэрэгэлдэг юу биш вэ? Металл биш вэ? Ер нь хинт ч хэрэггүй металл байна гэж хэлсэн гэж. Авахгүй гэсэн гэж байгаа байхгүй юу? Яагаад авахгүй гэсэн чинь. Тий. Хүнд хэрэгэлдэг энийг чи хайлуулна. Хүнд хэрэгэлдэг нь биш байна. Хүнд хэрэглэхээргүй металл байна. Тийм ч авахгүй гэсэн. Тэгэхээр металлууд металл шүү дээ. Тэрнийг зүүсэн зүгөө яадаг гэж ах ярьдаг байсан. Орчуулгын тухайсаа ярьчлаа. Тэгээд тэд нар жоо өөрийн орчуулгын өөрийнхөө үзэл баримтлалыг ингэж хэлсэн байгаа юм л да. Би бүр уншаад өгье. Энэ зууны тэргүүний үзэл санааг орчуулах нь миний сонгон орчуулах гол сэдэв. Орчуулагч эрен үеийн дэлхийн соёлын судсыг барьдаг хүн шүү дээ гэж хэлж байгаа. Үнэхээр одоо тэр үеийн эрен үеийнхэн одоо оюун санааны соёлын судсыг барьж гол тэр гадаадын одоо мундагчуудыг сонгож орчуулж Монголын хөрсөн дээр буулгана гэсэн өөр агуу их том зүйл байгаа байхгүй. Тэгээ хэлж штэ энэ зууны тэргүүний үзэл санааг орчуулах нь миний гол сэдэв, миний гол зорилго байгаамаа гэж. Тэрийг бол одоо тэдэнд орж орчуулагчаас өөр тухайн үед тэр хэмжээний боловсролтой тэр хэмжээний үнсэн байгаагүй байхгүй юу? Байгаагүй. Тийм учраас одоо үнэхээр лидер байсан. Тэр үзэл санаа нь одоо амьдрал яг харагдаж байгаа. Харагдаж байна. Ах хэл мэддэг хүн бүхэн орчуулагч байдаггүй юм. Монгол хэлээ дээд зэргээр мэддэг, дээд зэргээр мэддэг хоёрдугаар орчуулга зохиолын авьяас нүүр их хөдөлмөр. Нүүр их сэтгэлгээ гээд битдэг. 70-аад оны дундуур 30 жил орчуулга хийснийхээ дараа би одоо л нэг орчуулгын барьж авч өөртөө бий болгож чадлаа. Ялангуяа яруу найргийг гэж хууш хаагаад ярьсан байдаг. Бүр 30 жилийн дараа ахын хамгийн хүчтэй байсан он жилүүд нь бол тэр 65 оноос эхэлсэн гэж байна. Тэгээ бурхан 80-аад он хүртлээ. Хамгийн хүчтэй. Тэгээ бурхан болохынхаа өмнө хийж хэлсэн байгаа. Одоо л би нэг 30 жилийн дараа жинхэнэ орчуулагч болж чадчихна гэж. Ялангуяа яруу найраг гэж хэлсэн байгаа. Бас гэж өөрийгөө үнэлж байна. Энэ миний Дагестаныг би уншиж дахиж хэвлэх гэж уншиж чад. Юус шүүн унш чадаагүй штэ. Гэхдээ ямар гайхамшигтай уулын хүн шиг бичиж орчуулж чадаавэ гэж ахыгаа бодсон чинь сэтгэл хөдлөөд өмнөдгөө үйл норс хүн байсан. Би шууд өөрөө өмнөдгөл үгэнд бичсэн энэ дээр. Сэтгэл хөдлөөд унч болдгоо босон хараагаад хэдийн бичээд босон хараагаад манай хань нөхөр чи одоо яагаад унтахгүй шин босон хараагаад байгаа юм бэ? Гэхдээ сэтгэл хөдлөөд унтдаг арга алга. Энийг уншаад би тэгсэн штэ хэвлэхийнхаа өмнө. Тэгээд юу яалаа 16 онд эхлэж хивсэн сая гэж 90 жилийн хооронд хивлээ. Тэгээд Арсуул Гамзаатай ах хоёр амьд сэрүүн байсан бол уух дуртаас харахтын торох дорхоор нөх юмсан гэж хүртэл энэ дээр үсэж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөж байна. Гайхамшигт. Төрсөн анхыгаа тухай бэлгүүн хөгсөлөг гэдэг энэ эссе арманыг шаштар дүүхийг төрсөн дүүгийн тухайд
өөртөө одоо үүрэг болгож хариуцлага болгож энэ сайхан ном бүтээсэнд одоо дахин талархал илэрхийлэг. Энэ ном бол тэдэнд орж судлалын нэг том судалгатгуун болж байна. Цаашдаа ч одоо гол судалгатгууны нэг болно гэдэгт одоо үнэхээр хэрэгэлцэх зүйл алга. Тэдэнд орж байгаа тэр яагаад хүмүүс их очдөг юм бэ гэхээр тэр ярьж байгаа яриа, бичиж байгаа бүтээлүүд нь дандаа ухаарл байдаг байсан. Энгийн зүйлэр их том санаа хэлдэг. Жишээлбэл одоо зохиолч хүн бол зохиолчийн амьдралаар л амьдрах хэрэгтэй ийм бичгтэй хөл байдаг юм шүү гэж ингэж хэлдэг байсан тийм ээ. Үнэхээр өөрөө бол өөртөө ихтгэлтэй шал өөр хүн шүү гэдгийг ярьдаг байсан. Тэгэхээр би бол одоо өөрийгөө би зохиолчийн тэр хов тавилан болов миний амьдрал юм аа гэж ингэж л хэлж байна шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь хүн бол өөрийнхөө хийж чадах юм аа хийх ёстой гэж ингэж хэлдэг. Одоо тэр чинь бол өөрийгөө таньсан хүний үг шүү дээ. Би авьяасын хувьд, мэдлэг боловсруулалтын хувьд, тэмүүлэл үнцэнтэй зүйлийн хувьд би юу хийж чадах юм бэ гэдгээ өөрийгөө эхлээд тань. Тэр таньсан зүйлүүгээ элдв шалдуу чадахгүй юм бол бити ороод гэж ингэж хэлж байна. Энд бүхэн бол одоо дараа үеийнхэндээ, тэр үеийнхэндээ том ухаарл болж байсан. Тэгээд тэдэнд орж яруу найрагч, соён гэгэрүүлэгч, нэрт орчуулагч энэ их муран бүтээл өнөөдөр ч гэсэн бидний дунд амьд сэрүүн бид нартай ярьж бидний ухааруулж амьдрсаар байна. Тэгээд сайхан яриа хөрөө манайла ингийн сайхан боллоо. Одоо дүүгийн хувьд би өөрөөс асуух юм маш олон байсан. Гүнжидмаагийн тухай, амьдралын тухай, өр хүүхдийн тухай олон юмнууд байсан. Трагедийн төгслийн тухай байсан. Номон дээр төтөд дөрвөө байгаа. Тэгээд би тэрийг хэлэх гэж байна л да. Тэгээд хойч үеийнхэн ч одоо их уншин л да энэ бэлгүүн хүслийг уншаад бүгдийг нь мэднэ. Гэхдээ эн чинь намтарчлсан юу гэж нэг уран сайхны учраас зүрх сэтгэлээр уншина. Би тэр бол өнөөдөр амжихгүй. Тэгээд тэрийг бол би заавал бүгдийг одоо ярих нэгдүгээр цагийн боломж байхгүй. Хоёрдугаарт энэ номонд бүгдээрээ байж байгаа учраас та бүхэн одоо тэдэнд орж яруу найрагчийн ялангуяа амьдрал намтартай холбоотой, уран бүтээлийн түүхтэй холбоотой шинэ саргал зүйлийг эндээс унших боломжтой маа гэдгийг ингэж тодруулж хэлмээр байна. За үүгээр өнөөдөр энэ нэвтрүүлэг маань өндөрлөж байна.